Бат гэрээс гарч 9 км цагийн хурдтайгаар явбаа. 2 цагийн дараа Дорж түүнийг үзэхээр 12 км цагийн хурдтайгаар араас нь явжээ. Доржийн нохой түүнтэй зэрэгцэн гарч Батыг гүйцээд буцад Дорж дээр ирээд гихмчлэнгээр 20 км цагийн хурдтайгаар тасралтгүй гүйсгэр байв. Нохой хичнээн километр замтуулсан бай. За Батын гэр нь нээсэн гэж бодъё. Бат гэрээсээ гараад 9 км цагийн хурдтайгаар 2 цаг явсан. За 1 цагийн дараа энд төцсөн гэж бодъё. 2 цагийн дараа энд төцсөн гэж бодъё. 2 цагийн дотор бол 9 км цагийг үржих нь 2 цаг буюу 18 км гэж гарч ирнэ. Энэ хоорондох зай бол 18 км. За Батыг яг Б цаг дээр очих мөчид Дорж түүнийг үзэхээр гарсан. За Бат бол ийшээ 9 км цагийн хурдтайгаар явж байгаа. Харин Дорж болохоор эндээс хөөх маягтай 12 км цагийн хурдтайгаар явж байгаа. Мэдээж хэрэг хурдны зөрөө нь 12 км цагаас хасах нь 9 км цаг гэхээр нэг цаг тутамд 3 км-ээр ортно. Цаг тутамд 3 км-ээр ортно. Доржийг яг гэрээс гарах мөчид нохой түүнээс түлээд гарч байгаа. Тэгээд Бат нь хаана явж байдیں۔ Яг тэр газар нь Батыг гүйцчихэд буцаад Дорж руу гүгээд тэгээд Дорж нь энд ирсэн байлаа гэж бодоход буцаад Бат руу гүгээд гихмчлэн ингээд яваад байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ нохойны нийт туулсан замыг олно. За тэгэхээр өмнө бид нар нохойныхоо хурдыг мэдж байгаа учраас нохой ер нь нийтдээ хэдэн цаг гүйсэн бэ гэдгийг тосчвол илүү амархан байдаг. Тэг хэдэн цаг гүйсэнгийг олохын тулд мэдээж хэрэг Дорж Батыг хэдэн цагийн дараа гүйцэж авах вэ гэдгийг бодчиход болно гэсэн үг. За Доржийг гарах үед тэр хоёрын хоорондох зай бол 18 км байсан. За тэгээд цаг тутамд 3 км-ээр ойртно. Тэгэхээр бид хэдэн цагийн дараа гүйцэх вэ гэдгийг нь 18 км-ийг хуваах нь 3 км цаг буюу 6 цаг гэж болно. Өөрөөр хэлэх юм бол Дорж Батыг гүйцэх хүртлээр 6 цагийн хугацаа зарцуулна. 6 цагийн турш нохой гүйсгэр л байгаа. Гүйхдээ 20 км цагийн хурдтайгаар гүйж байгаа. Тэгэхээр энэ бол 120 км гэж гарч ирнэ.